Сайн бацхан өрхөнд үлдчихтэй. Та бүхэндээ хүргэн явуулдаг Дуулианд кемпинг Дуулианд кемпинг нэвтрүүл эхлэхэд бэлэн боллоо. Дуулианд кемпинг нэвтрүүлгээ та бүхэндээ урд хожид болсон онц ноцтой кемпингүүдийг төвлөрөн хүргэсээр ирсэн билээ. Энэ удаагийнхаа нэвтрүүлгээ та бүхэндээ 1920-с 1940 оны үед амьдарч байсан гэмт итгээд Осрын тухай төвлөрөн хүргэхэд бэлэн болоод байна. Нэвтрүүлгийнхээ өмнө та бүхэндээ 3 түүхэн зургийг дэлгэн үзүүлнэ. Энэ түүхэн зурган дээр Осор, түүний ээж, түүний аав нарын зургийг үзүүлэхэд бэлдээд байгаамаа. Ингээд ихний зурган та бүхнийг анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Та бүхэн харж байгаа дайлан мэдээлэлтэй удаагаас Осрын тэнгмийн 3 дугаар бүлгэнд байхдаа авсан зураг юм. Ангийн ханданцсан бажгийг юуж мэдгүй алмайрын гайхан зогтно. Алхидийн ингэрдэн гараа шургуулж, ятамгийн хилдэргийн химийн боовны хилдэргийн бас биеийн янтагийн алхидийн хосож амжиж. Та бүхэн нүднээс нь ил харж байгаа. Хүүхэд ахуй цагаас ахиад энэ хүний хулгай хийх сэтэл төрсөн гэж түүхэд бичгдэн үлдсэн байдаг. За баярлалаа. Одоо та бүхэн дараагийн зургийг дэлгэн тавин үзүүлье. Энэ бол тухайн үедээ Балмод хэрцгий дээрэн чин зангаар алдартай байсан Майк Донод Осрын аав. Та бүхэн зургуудаас харж байгаа голынх нь хүн бол Майк хөлтэй Доноын Майк Донон зураг байсан юм. Тэр эр хүний зодохтой бол эмзэг эрхэтэнд нь хүрэгч болон эсвэл долоогор хурууга завжинд нь шаг зоддог байж. Энэ бол Осрын аав Майк Донон зураг байсан юм аа. Одоо дараагийн зургийг та бүхэндээ дэлгэн тавин үзүүлэхийн өмнө нэрийг дурдъя. Энэ хүү зураг бол Осрын ээж Уртгарт Пунсл хэмээх хүний зураг байсан юм аа. Уртгарт Пунсл гэдэг бол яагаад Уртгартай болсон түүх нь бол одоо найзууд бүсгүйчүүдийн аймаг зүйл үсний мөнгөн даруулгуудаас хэр нэг тоочтой гэдэг ийм тул Уртгарт Пунсл гэдэг нэртэй байсан юм аа. Ямар ч сайдад Уртгарт Пунслыг хүрээний зах руу гэгэн цагаан өдөр ороход зах тарж исэн тийм түүхтэй юм аа. Энэ бол Уртгарт Пунсл байсан юм. Одоо та бүхэнд дараагийн зургийг дэлгэн тавин үзүүлье. Энэ бол хөдөлгөөнтэй зураг. Осрын нэгэн өдрийн амьдралын нэг их хэсгээс та бүхэндээ сонирхол. Осор бол хүрээгээр явахдаа гэртээ байгаа юм шиг явдаг хүн байсан. Тэр хөл нүцгэн зээл нүцгэн яваад удмаар явахдаа хувцалчихдаг хүн байсан. Үнэхээр тэр хүний гаргаад хулгайд гаргасан зам нь тэрийг бол үнэхээр Осор гэдгийг илтгэж байсан юм аа. Ямар сандаа Осор хулгайд алдсан хүмүүс юу ч мэдгүй гэртээ хараад өөрийгөө нүцгэн байгааг хараад Осор гэж уулгаалдаг байжээ. Осрын гэмтүүлэлтүүд удаа дараагийнхан давхацсан. Дотоод явдлын яамныхны чиглэл нэгэнтэй хүрсэн байдаг. Дотоод явдлын яамны 303 тоо төрөнд чекист дондог чекист дандар нар Осрын тухай инхүү ярилцсан. Тэгээд яасан гинэ? Би юун тухай ярьж байлаа? Осрын талаар ярьснаар бас үлдээ Осроос айдаг боллоо. Осроос айж болохгүй чи бид хоёр барих ёстой байхгүй юу? Осрын тухай бүр түүхч байна, домогч байна. Ямар данцан сайдын бодогонд ороод аяг хадгалан цаа уугаад гарахын хооронд шилэн порт машиныхын 4 дугуйг мулталж доромжсэн сурагтай. Тийм үү? Дандрыг инхүү хэлэхдээ бас чекистэ дондог нэгэн түүхийг яриа. Наа чинь гайгүй байна. Олон жилийн өмнө сүгч анжныг талбай дээр ард түмэнтэй уулзах гад морин дээр босох зур нь Осор имэдийн хуссан гэсэн. Дондгийг инхүү хэлэхэд дандар нэгэн зүйлийг гинт сансан болтой. Би нэг юм сандлаа. Надад нэр мэдээд ирсэн. Хулгайч Осор ногоон бөмбөр чатар нацид орж өчтэй уран толгой дуур үзгээр тасалбар авсан гин. Чи энэ мэдээллийг хинээс авав? Хинээс авав гинэ? Тэ? Хэн чамд хэлж өгөө? Хэлгүй дулам хэллээ. Хэлгүй дулам хэнээс сонссон юм бол? Дүлийг шагтраа сонссон байна. Тэр хоёрыг хөндлөгөөс хий харсан байна. Сохор балдан харсан байна. Осор яг хинээс тэр бидээдийг гардаж авсан байх уу? Гаргуу гамбаагаас. Манай дүүлийн сохор хэлгүй гаргуу тагнуучид ажиллаа сайн хийж байгаа бай та. Өнөөдрийн жүжигдэр Осорыг барьж авцгаасай. Тэр хоёр инхүү ярилцсан бөмбөр ногооны зүг бүтэл. Би зүг явъя. Oh
өдөржийн учиртай бүрэн толгойн юмныгийн дүүтэй цагааны цэнгэл Исламагийн дүүтэй цогцлмаар тоглож 2 дугаар үзэгдэл өндөрлөж 15 минутын завсарлага аваад үзэгчид байраа эзлэгдсэн. Театрын зөв хөшгөөр оцор гүн орж ирээ. Тэр анхудаа энэ театрт орж ирээд энэ их гэрэл чимэглэн энэ гоё тайцаас энэ олон хүн нэг дураар цугларсан байхыг хараад гайхаж балмагтав. Уран цагаан малгай тухтуулан тавьсан айлгүй 3 хүүхэнтэй таарах. Хүүхнүүд. Жожиг хэд дугаар үзэгдлэн завсарлав да? 2 дугаар үзэгдэл завсарлаа. Юунд үхээ юу? Хараахан үхээд үйдээ. Тэд ийхүү ярилцсан үзэгчдийн дундах суудлаа эзлэн. Осор үзэгчдийн дунд орсон даруйда энэ олон үзэгчдийг хэдвчтэй янчаа болгон хаа. Одоо хулгай хийх үү эсвэл гэрэл онцсны дараа хулгай хийх үү гэх бодлоо осын толгой зурсгийн орж ир. Тэгээд суухад тав турлын 20 суусын янжиг нүд санаагүй. Урд өмнө янжинд хайр дурлал таж байлгүй гэж бодох шиг. Эсвэл хулгайлсан эд зүйлээс өгөж байлгүй ч гэж бодох шиг. Ийхүү бодлого зэрэгцсэн байхад чекистүүд баруун хөшгөөр орж ирээ. Энэ осоо дотроос алийг осор гэж харна хоёулаа. Чи бид хоёр оцрыг олох ёстой. Ой тэрийг улаан дээлтэй нөхөр осор мөн үү биш үү? Аль чи дуудаач. Осор! Осор! Эмбэ, хэн намайг нохошиг дуудваа? Мөн байна. Зүхтэг. Эги, юу яриад байгаа бэ чи? Бид хоёр барих ёстой. Барих ёстой юу бэ? Нөгөө танаас Тамсара барай тавара. Тамсара намаа яах вэ? Өргөж хараад байгаа. Цаавар. Чикистэр хүндийг аймаар унгаад даач. Юу атагаа байна? Хич би. Ой яна бурууги. чи сайн гараачтэй. За та нар харуу хоёрын хоёр хүн бууцглаа шүү. За цэвэл минь доошогоо суу. Бишээ дэшгээ бос. Огцом салтаагаа өргөөд. За Зэвсэггүй байсан осрыг 2 жилийн сурамгай чинь барьж авахд энэ их дууд шивэг сонссон тухайн үедээ гоо үзэсгэлэн гэрээ алдартай байсан жүжигчин цогцолмаа хошигны завсар шагаан. Энд юу чатбат хийх чимээ хараад энэ гурав яхаараа тусгаж байдгийг чи яа бас Цогцолмоо ийхүү айлхад 2 чекистэр цогцолмоогийн гон сайханд нь алгамаарч гайхаж хатарчээ. Энэ хооронд овжин сэрэлэн оцор аль хэдийн зүгтэн алга бол. Ой энэ хин хаач хин сонсолмоо яваа. Сонсолмоогийн осор яваа. Осрын яраас. Арай Ийхүү бөмбөр ногоон чадалгасан 3 дугаар магазиныг энэ хүрээд өндөрсөн гэдэг. Осрын хожим хаа нэртэй насан гэсэн. Энд ч дуулаагүй хинч мэдээгүй гэдэг. Ингээд дуулаад гэдэг төргийн энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөө. Дараагийн дуулаад гэдэг төрлийн бол баярлалаа.